За сайн байна уу та бүхэн намайг Дагшин гэдэг шинэ орго зүүн шугаар нутагтай. За ингээд өнөөдөр манай талбайд явж байгаа бол манай бүх орны Дэлхийн соёл жуулчлал компаниас голлон эрхэлсэн Номын дэлхийн эзэдгсэн нэртэй хүүхэд багчуудын уран сайхны үдшилтэгийн тоглоом байна. За хүүхэд багчуудын уламжлалт соёлын найр байна, соёлын уралдаан байна. За ингээд явж байгаа. За мэдээж энүүдээ бол манай хөлбөмбөрт хийсэн. За ингээд тус удааны уралдаанд найрын уралдаанд уулгаж байгаа уулга болвол за манай уламжлалт соёлоо жишээлбэл за шатар шагаагаас эхлээд төрөл зүйл олон байдаг. За манай дуу хөдөлмөрийн үдшилтэг бас байна. За ингээд тус удааны хөдөлгөөнд бол олон арвин ах トゥ аймаг хотоос ирсэн бүх орноос ингээд 408 зөвсөлбөр хүмүүс оролцсон байна. Хүүхдүүд маш сайхан болж байна. За манай энэ өдөр болоход бол явагдаад 3 дугаар өдрөө болж байгаа. За мэдээж одоо бүхий төрөл сайхан явагдсан. За мэдээж манай нарийн талбайд бол 10 хэдийн төрөл зүйлийн уралдаан явагдсан. За энэ дотор бол за манай нүүдэл соёлын уулга багч байгаа. За буцсан бус соёлын уулга багч нь дуу хөдөлмөрийн уран сайхны үдшилтэгтэй. За ингээд ийм олон төрлийн уралдаан болохоор миний бодохоор бол маш амжилттай явагдаж болж байна. Өвөр Монгол орны Чарын ганц багцууд хүүхдийн найр, Өвөр Монгол орны хамгийн том багцууд хүүхдийн уламжилт ардын их наадман маш амжилттай сайхан явагдаж байна. Тэгвэл миний хувьд яагаад хүүхдийн төлөө ажилтгийн бай гэхээр нэгс сайхан үгэндүүд урамшиж явдаг. Өөрийнхөө хүүхдийг хайрлаж чадсан хүний хүн гэдэг, бусдын хүүхдийг хайрлаж чадсан хүний бол бурхан гэдэг. За өөрөө бурхан биш ч гэсэн тэр бурхан сэтгэлийг өвөрлж явснаар маш олон хүүхдүүд хайр халамж хүртэж чаднаа гэж миний хувьд бодож байна. Ингээд хамаг гол нь өнөөдрийн энэ сайхан баяр наадмыг яагаад Хөлбөмбөр хотыг сонгосон бэ? Хөлбөмбөрийн баргийн сайхан талыг сонгосон бэ гэхээр 408 жогсын газрын олон хүүхдүүд аял жуучил сэтгэл сэргээхийн дагуу өөрөө сайхан соёл тамир уламжилтайгаа хол хугацаа олон төрлийн уралдаан наад чингээд урлаг соёлаан бас сонирхсан ийм сайхан хөдөлгөөн болоосай гэдбэл жуулчлалын газрыг сонгосон байж байна. За баярлалаа. За сайн байцгаана уу бүгдээрээ. Би бол Шилийн гол аймгийн зүүн сүмдээс ирсэн залгаа байна. За энэ удаа би гэрүүлээрээ ирээд 3 хүүхдээ дагуулад ирлээ. Тэгээд энэ баргын нутагт ирээд их сайхан байна. Буур амьсгалаа сайхан байна, нутаг усаа гоё байна. Үнээр сэтгэл тогтмол сайхан нутаг байна. Тэгээд энэ уралдаанд ирээд бол манай хүүхдүүд амжилт их өндөр. Тэгээд бол одоо энэ сайхан нутагт иймэрхүү наадам илүүхэн явагдажээ. Одоо энэ хөдөлгөөний бий их тэтгэж байна. Иймэрхүү уралдаан дараагаар улам их явагдахыг хүсэж байна. Мөн ч одоо идэх байдлаа оролцсноо. Хүүхдийн их баяртай байна. Дараагаар дахинтаа ирнэ.